сайн мэцгэн сонсоо та бүхэнд өглөө өдрөөр мэндийг хүргэе. За хичээлтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. За одоо энэ лекц болохоор эргээд 1-р лекц рүү орж байна гэж ойлгож байна. За 1 гэдэг нь юу вэ гэхээр яг програмчлалын үндэс гэдэг програмчлал орж ирсэн ихний лекц буюу албасаар лекц 4-р хэдүүл орж байна. За бас лекцийн агуулгыг бас товчхон дурдаад хэлээ бодит жижигхэн хэмжээний програм хийгээ хөгжүүлээд үзье. За програмчлалын C хэл гэж байна. За энэ лекцийн агуулга дээр болохоор юу вэ гэхээр C хэлний төв, стандартсан объект хандлагын програмчлалын тухай хайлтхан ойлголт эсрэг байдлаар орсон байна. За C хэл гэдэг бол B хэлнээс бүрдсэн, үүссэн тийм байдаг. Unix системийг хөгжүүлэхэд ашигласан. За C хэл дээр олон зүйлс ашиглагдсан байдаг. Windows үлдэн систем C хэл дээр хөгжүүлэгдсэн. Бидний хамгийн алдартай тоглоомууд энэ Counter Strike тоглоомт C хэл дээр хөгжүүлэгдсэн. C хэлнээс улбалаад одоо PHP, Java гэх зэрэг C# гэдэг хэлүүд үүссэн хөгжсөн байдаг түүхтэй маа. За тэгээд C хэл бол C програм бол функц гэж нэрлэдэг модулаас бүрддэг. За тэгээд юун дээр C хэлэнд болохоор C хэлж байгаа ерөнхийдөө програмчдын хэлэнд болохоор стандарт сан гэдэг ойлголт бүх програмчдын хэлэнд сууж өгсөн байдаг. Энэ юу вэ гэхээр програмч хийж байгаа, програм хөгжүүлж байгаа хүн бэлэн аваад ашиглах боломжтой сангууд гэсэн үг, функцүүд гэсэн үг. Ингэснээр бид нэр болохоор хэрвээ дугуй өгсрөх чагаатай хэдлээ зөөрлөх юм бол дугуй өгсрөхтаа бид нэр болохоор бүх зүйлсийг хийхгүй. Одоо дугуйнаа камерыг бүгднийг үйлдвэрлэхгүй бүх одоо нэг хөнгөн цагаанаа бүгдийг давтгаалгүй те бүгднийг одоо их програм яг ингээд тухайн зүйлийг хийхдээ бэлэн зарим функцүүд нь байдаг гэсэн бид нэр аваад усраад дээр нэмж хөгжүүлэлт хийгээд ашиглах боломж ингээд бүрддэг юм аа. За объект хандлагын програмчлал гэдэг бол C нэмэх болон Java гэдэг програмчлалын хэллүүд байдаг. За C нэмэх гэдэг хэл бол C хэлний объект хандлагын програмчлал объект хандлах хэлбэр нь за бүтээмж бол 10-аас 100 дахин нэмэгддэг гэсэн байна. Гэхдээ бид бүхэн энэ хичээлийн хүрээнд зөвхөн C хэлийг авч үзнэ. Энэ нь болохоор сурахад арай хэлбэрхэн програмчлалын анхны ойлголтыг өгөх хүн байхаа. За тэгэхээр Java гэдэг бол олон интерактив веб хуудас болон ер нь Java дээр олон програмч хөгжүүлэгдсэн байдаг. Бидний ашигладаг Android үйл систем хүртэл Java дээр хийгдэж явсан байгаа. Та бүхэн Java-г сайн сурч чадвал шууд Android дээр програмч хийх боломжтой гэсэн үг. За лекцийн агуулга дээр C програм бол хөгжүүлэх нийтлэг орчин гэж байна. За ингээд алгоритм гэж юу вэ гэсэн байна. За энэ бүхнийг товчхон дурдаад орхиод явчих. За алгоритм гэдэг бол ерөнхийдөө програмч бид нэр алгоритм гэдэг бол яг миний одоо ярих чагтаа жоохон төхүүлээд ойлгочоор алгоритм гэдэг бол жоохон хийх байгаа зүйлийн хар зураг гэсэн үг. Гэтэ илүү жижиг хэмжээтэй одоо жишээл бид барилга барихаар бол барилгын зураг төсөл, цахилгаан болон одоо дулааны шугам ч юм уу те их зэрэг шугамуудыг бид ингээд зураг төслөөр ингэж багтааж ингэж барьж байгаа зурдаг. Бид нар болохоор барилга барихтаа жижигхэн болоод том байшин байхтаа ямар зураг төсөлгүй эхлэх юм бол тэр бол маш эрсдэлтэй дараа нурах ингээд ер нь бол ингээд ямар нэгэн барилгыг бол төлөвлөгөөгүйгээр ямар барих ямарч боломж байдгүй. Түүнтэй адилхан програм хэмжиг болохоор бас адилхан төлөвлөгөө програм хэмжээ бичиг баримт, програм хэмжээ стандарт, програм хэмжээ шаардлагагүйгээр бид нэр болохоор бас програм хэмжээ бүтээх, build хийх, кодинг хийх ямарч боломж бол биднэрт байдгүй. Тийм болохоор ингэж бид нэр ингэж дандаа ажил эхлэхийн өмнө ингэж програм хэмжээ бичиг баримтыг хийж явдаг. Алгоритм бол гэдэг бол програм хэмжээ бичиг баримт дотор орсон байгаа програм хэмжээ хийх шаардлагатай нэгж функц. Жишээлбэл бол итемний програмч бол итемийн дансны үлдэгдэл харах гэдэг функцийг хийхийн тулд ямар дараалалтай кодыг ажиллуулах вэ гэдэг зүйл болохоор энэ програм хэмжээ алгоритм гэдэг зүйлсээр бид нэр ингэж дүрсэлдэг. Алгоритмыг нь псевдокод болон блок гэдэг хоёр зүйлсээр дүрсэлдэг. За тэгээд ингэж явдаг байх нэ. Псевдокод гэж юу вэ? Тэгээ блок гэж юу вэ гэдэг бид бүхэн алгоритм үзэгдэх хичээл болоод бас бие дааж судлах гэдэг боломжтой. За C хэлтэй програм ингэдэг. C хэлний програм гэдэг бол эхлээ шууд хүн уншаад ойлгоно. За програмчлал бичсэн хүн бол ойлгоно. Тэгээд түүнийг бол компьютер уншихад бол шууд ойлгомжгүй байдаг. Ягаад гэвэл хүний хэлтэй ойролцоо хэлээр бичигдсэн байдаг. За тийм болохоор бид нэр компьютерийн хэл рүү ойлгох төвшин хүртэл бид нэр програмыг хөгжүүлдэг. За тэгээд хөрвүүлээд бид нэр ажиллаулдаг. За ийм дараалалаар явдаг байх нэ програм хэмжээ ажиллуулах зарчим нь. За програм хэмжээ удирдлага гэсэн байна. C хэл дээр бол одоо ингэж. За энэ бол бидний ингээд юу вэ? Програм хэмжээ ингээд анхны програм бол ингэж харагдж байна. За би нэг товчхон гүйлгээ танад хийж өгнө. Энийг болохоор товчхон гүйлгээд явчих. Яагаад гэвэл лекцээ онлайнаар үзэхдээ ингээд лекцийн слайд болгон дээр өөрөө пауз хийж хагаад дагаж уншаад явах боломжтой байна. За ингээд цуваа ивлэхээр бол яадгүй хэрэгцсэн юм байна. За ингэх зэрэгэл ингээд анхны лекц бол ийм зүйлсийн тухай агуулсан байна. Одоо хэдүүлээ бүгднийг хийж үзнэ. За би бол энэ одоо видеоны хүрээнд болохоор анхны програм хийгээд тэгээд хэдүүлээ зогсъё. Дараагийн
юунаас текстнээс бид нэр if operator буюу нөхцөл шалгах operator тэгээд давталт гэх зэрэг зүйлсээс илүү үргэлжлүүлээд явнаа. За энэ лекцээ та бүхэн Agile сайт дээрээс харж үзээд хараад тэгээд үргэлжлүүлээд туршаад яваарай. За бид нэр ийм байна. За энэ бол лекц ингэж байна. Одоо бид нэр програм амж хөгжүүлэхэд бид нар тийм хоёр төрлийн програм амж хэрэг болж болно. Code blocks эсвэл div нэмэх гэдэг юм програм амж биднэрт одоо шаардлагатай програм амж ажиллуулахад. За миний сонгосон програм амж бол энэ div нэмэх энэ програм амж байдаг. Та бүхэн div нэмэх гэж хайгаад хамгийн ихний илэрс буюу SoundForge дээр байгаа энийг download хийгээд шууд програм амж ажиллуулах болно. Тэгснээрээ div гэдэг програм амж таны систем суугаад start menu рүү орсон байхад оруулна гэсэн үг. За эдгээр анхны програмаа бичиж үзцгээе. Хамгийн анхны програм. За filesness new гэдэг нэ. За одоо би шууд JDP include stdio.h. За энэ юу гэсэн үг гэхлээр би нэг ямар нэгэн програмчлалын стандарт сан байдаг гэсэн байгаа. PHP гэдэг, Java гэдэг. Гэх зэрэглэлээр сангаа дуудсан байна. Стандарт сан гэдэг бол програм амжийн оролт хавтыг өдөрдөг. Гараас авах болон дэлгэцрэх хийх функцүүд энэ дотор байдаг гэсэн үг. За int main гэдэг зүйл байна. За main гэдэг бол ер нь ямар нэгэн програмд олон функц байж байгаа. Хүнд бол хүнээр ярихад одоо ер нь ингийн машиныг ярив. Машинаар ярихад бол машин бол одоо ихнийхэн цахилгаан болсон. Машин дээр болохоор үндсэн функц гэдэг юм бас байдаг. Програм дээр бас байдаг. Програмын үндсэн функц бол програмын эхлэх функц гэсэн үг. Машин дээр жишээлбэл бид нэр D10-аа хийгээ шууд хөдлөх эсвэл нөгөө дуу сонсох нэг боломж байдаг. Эхний функц нь юу гэхэл main функц нь машиныг асгах байдаг. Яг түүнтэй адилханаар програм амжийн main гэдэг нэртэй функц бол mains биш, main-а биш зөвхөн main гэдэг нэртэй функц бол програм амжийн хамгийн ихний функц. Програм 100 хэдэн 100 сая ч юм уу мянган функц байж болно. Хамгийн ихэнд бол main функцийг хайж олоод дуудана гэсэн үг. За printf гэдэг функц байна. За printf гэдэг функц чинь ийм байдаг. Бүтц нь бол ийм printf гэчээд дотор нь хоёр тусал дотор одоо бид бичих гэсэн үг. Hello CS за C програмыг тий. За C програмыг. За энэ бол printf гэдэг функцийн стандарт сан дотор байдаг функц гэсэн үг. За ингээд бид нэр болгоо энэ хоёр кавичгийн дотор хүссэн текстээ бичээд бид нэр гаргах боломжтой байдаг. За ингээд анхны програмаа бичээд бид нэр compile хийгээд хаана хадгалах гэж гарна. За бид дэлгэсэн дээр хадгалъя. Эсвэл дискэн дээр ч хадгалсан болно. За бид дискэн дээр хадгалъя. За энийг би first гэжтэй анхны програмаа би first гэж нэрлээд явуулаа. Execute хийсэн чинь надад ямар нэгэн алдаа өгсөнгөө. Тэгэхээр би run даш ажиллуулна гэснээр бидний дэлгэсэн дээр hello C програм гэдэг үг гарсан байна. За энэ printf гэдэг функц бол ийм байдаг. Printf функц хэдэн ч удаа та бүхэн ашиглаж болно, хаана ашиглаж болно. Зөвхөн main функц болон тухайн өөр нэгэн функц дотор ашиглана. За ингээд бид нэ дахиад compile хийгээд алдаагүй байна хич. Одоо ингээд C програмыг хойноосоо цуулаад маш олон цуваа бичсэн байна. Одоо би ингээд энэний хард ингэчээ. Тэгээд ингээд бүгднгийнх нь хард юм ташиг зураас n залгачих. Ташиг зураас n гэдэг бол одоо би энэ төвчийг дарснараа compile run хоёрыг зэрэг хийж болно. Бүгд хоосон мөрлөг шилжсэн байна. Тэгвэл би энэ хоёр дахь мөрний C-гээр ташиг зураас n гэж. Тэгвэл юу болох нь харъя. C гэчээд бас цай аваад програмыг хийсэн байна. Тэгэхээр энэ бол ташиг зураас n бол хоосон мөр авдаг. Ташиг зураас T гэж. T гэдэг нь таблиуц буюу таба дарахаар нэг урт цай авдаг та тий. Тэр цай ч юм бол энд ингэж арай урт хэмжээтэй цайгаар авагдсан байна. За ингэж явдаг бахнэ. За энэ бол бидний хамгийн анхны програмч. Та бүхэн энэ хичээлийг дагаж ирснээр хамгийн анхны програмыг бичлээ. Цаашаа бид бүхэн болохоор хувьсагч за ялгах жишээн дээр тулгуурж явна. Хувьсагч нөхцөл шалгалт дээр давталт гэх зэрэг байдлаар явна. Бид нар хамгийн сүүлийн эцсийн зорилго бол эцсийн зорилго жоо хийх програм амжуудыг хийлье. За хэдүүлээ нөхцөл үзснээрээ бид нэр болохоор нөхцөл шалгалт дээр үзснээрээ хэдүүлээ if else switch гэдэг нөхцлүүдийг үзэн давталт үзснээрээ бид нэр давталтаар бид нар хийж болох олон үйлдэлүүдийг үзэн. За тэгээд ингээд дараагийн шатлууд файлтай ажилласнаар бид нар файл дээр өгдлөө хадгалаад төлөвч хийх ч юм уу бусууд ингээд файлтай ажиллах систем хийж болно. За файлаас гадна бид нар заагч гэдэг ойлголтыг үзнэ. За заагч гэдэг бол арай жоохон өндгөө ойлголт. Гэхдээ маш програм хөгжүүлэхэд маш их шаардлагатай. Сурцсан байх хэрэгтэй зүйлсийн нэг. Тэгээ функц үзнэ. Функц үзнээрээ бид нэг програм хийхдээ функц байхгүй бол програм амж бол ийм байдаг гэсэн үг. Функц байхгүй програм амж ерөөсөө ингээл юм. Функц байх юм бол ийм болдог програм амж чаа. Ийм болдог гэсэн үг.
За би нэг жоохон зурчлаа шүү. Ийм байна гэсэн үг. За энийг робот шиг байгааз. За энэ бол эхнийх нь болохоор функц байхгүй програмч бол энэ бол ерөөсөө одоо энэ дотор одоо нэг засвар их энд засвар ихээр боллоо. Эсвэл энд засвар ихээр боллоо, энэ засвар ихээр боллоо, энэ засвар ихээр боллоо гэх юм бол энэ програм бүхэлдээ өөрчлөгдөв. А энэ функцээр хийсэн програмч бол энд нь засвар хийх хэрэгтэй бол зөвхөн энд хийхэд л боломжтой байдаг гэсэн үг. Их зэрэгэл програм ингэж функц ашигласны даваа тал бас дараах хэлээр өснө. За гих зэрэг байдлаар хэдүүлээ програм хийгээ явна. За анхны програм için та бүхэнд баяр хүргэе. За тэгээд дараагийн лекцээр илүү гүнзгий мэдлэг гүнзгий ойлголтуудыг аваад хэлээ явна.